Эрчим хүчний хэрэглээг хэмнэж зөв зохистой хэрэглэх дадал дэвшлийг бий болгох зорилгоор нийгмийн нөлөөллийн аяныг эрчим хүчний сэцүүлэх хорооноос жил бүр зохион байгуулдаг. Оргил ачааллын удирдал болох өвлийн цагт тогоо тохируулж хэрэглэх нөлөөллийн сурталчилгаа чухал. Түүнчлэн олон нийтэд чиглэсэн хэмнэлтийн сурталчилгааг хүргэхээс гадна бага насны хүүхдүүдийг гэртээ анги танхимдаа эрчим хүчийг хэмнэх талаар ойлголт мэдээллийг орон нутгийн мэргэжлийн байгууллагуудад өгч ажилладаг. Энэ хүрээнд зөв хэрэглэж зөндөө хэмнээ аяныг Дархуул аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл боловсролын газартай хамтран хэрэгжүүлж байна. Эрчим хүч түгээх хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дэмжлэгтэй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уралдаанд тэмцээн хүүхдүүдэд нэгдсэн эрчим хүчийг хэрхэн хэмнэх талаар ярилцах, сэтгэх, хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Аяны хүрээнд хүүхд багчууд эрчим хүчийг хэмнэх талаар зохион бичлэг, гар зураг, уншиж мэдсэн зүйлээрээ бүтээл гаргах зэрэг тэмцээнийг зохион байгуулжээ. Энэ хүүхдүүдтэй эрчим хүчийг хэмнэвэл ямар ач холбогдолтой юм, зөв хэрэглэнэ гэж юу юм, ер нь эрчим хүчийг үйлдвэрлэхдээ яадیں, үйлдвэрлээд одоо гаргасан эрчим хүчээ яаж хэрэглэдэг, яавал зөв зохистой хэрэглэх үү, яавал гэр орондоо эдийн засгийн хэмнэлттэй, за байгаль дэлхийдээ ямар одоо хэмснээр ямар ач холбогдолтой юм гэдэг ийм ойлголтуудыг өгөх. За ингээд одоо энэ ойлголтуудыг авсан хүүхдүүд маань эцэг их гэр орондоо эргэн тойрон байгаа хүмүүстэй нөлөөлдөг. Зөв хэрэглэж зөндөө хэмнээ аяны хүрээнд 2 хүч шаттай уралдаан зохион байгуулж шилдэгүүдэд тодруулсан байна. 1-р шат аймгийн ерөнхий боловсролын 24 сургууль бүрт болж дараагийн шатанд 8 сургуулийн 80 сурагч оролцжээ. Гар урлал, бүтээл, зохиомжт байдал, эрчим хүчийг хэмнэх тухай зөв оновчтой санал санаачлага дэвшүүлж үе тэнгийнхэндээ танилцуулсан байдлаар нь шалгаруулснаас Тэргүүн байрт 31-р сургууль, Дэд байрт оюуны ирээдүй сургууль, 3-р байрт 18-р сургуулийн багш сурагчид шалгарчээ. Аяны шалгаруултыг Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцат компани, Дарханы дулааны цахилгаан станц төрийн өмчт хувьцат компани, Дарханы дулааны сүлжээ төрийн өмчт хувьцат компани, цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчт хувьцат компани төвийн бүсийн салбар, дулааны шарын гол төрийн өмчт хувьцат компани мэргэжилтнүүд шүүн явуулжээ.